Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За багшийн даваа зэрэг гэдэг Аргангай аймгаас ирсэн. Та бүхэн өнөөдөр хүн байгалийн хичээл орно. За багш нь та нарт жижигхэн түүх ярьж өгье заяа. Тэр түүхийг сонсоод гарч байгаа зургийг хараад бид нэр дараагийн маань үйл ажиллагаа өнөөдрийн хичээл явагдах шүү за. За эрт дээр үед хүмүүс сүргээрээ амьдарч өвс ногоогоор хооллож агнсан ангийнхаа махыг түүхээр нь идэж хэргэлдэг байж гинэ. Тэгтэл маш их дуу цахилгаантай бороо орж гинэ. Тэр дуу цахилгааны улмаас аян бууж маш хэмжээний гал гарч гинэ. Ингээ гал гарсан чи хүмүүс өмнө нөгөөсөө огтж үзэж харж байгааг учраас маш их айж гайхаж гинэ ихний үед. Энэ яасан юм бэ? Ямар сони юм бэ гэж гайхажсэн боловч энэ хүмүүст тэр гал нь их сайхан дулаан мэдрэмж төрүүлсэн гинэ. Тэгээд нөгөө гал руугаа ойртож очиод тэг улмаар бүр айхаа болоод галаасаа хэсэг хэсгээрээ бамбар болгон тасалж аваад энд очиж амьдрахаар болсон гинэ. За тэгээд нөгөө галаа байн гунтраалгүйгээр асаагаад ээлжилж манаад өдөр шөнөгүй асаастай байлгаа дээр нь бас хоол хүнсээ болгож боловсруулж иддэг болж гинэ. Ингээ байж бас л байгалийн өөрчлөлтийн улмаас маш олон хоногийн үргэлжилсэн шиврээ бороо орж байна. Тэрний улмаас нөгөө нэг мод аргад бүх юм маань орсон гин дээр нь нөгөө хүмүүс маань галаа аварч үлдэх ямар ч харахгүй болж гинэ. Хичнээн хичээсэн боловч галаа унтраачж гинэ. Борооны улмаас унтарцгаал. Тэгээ хүмүүс энэ үед яасан гэхээр олон хоногийн үргэлжилсэн бороо орж байсан учраас маш их таарсан. Тэгээд бодож ийнэ. Бид нэр энэ асаатагаа гоё дулаахан юм аа. Одоо ахиж яаж гаргаж авах вэ? Хэрхэн яаж дулаацах вэ? Яаж энэ хүүтнийг давах вэ гэж маш их бодсон гинэ. Тэгээд маш их гонглсон энэ хүмүүс бүгдээрээ өнөөдрийн хичээл дээр туслаж чадах лөө хүмүүстээ. Боддоо таад чадах уу? За чадна. Бүгдээр өнөөдрийн хичээлийн туршилтуудаараа чадна тийм ээ. За энэ хүмүүс тэр үеийн сүргээр амьдардаг байсан хүмүүс байгаль дээр нь хэрэглэж болохоор зүйлс юу байсан бол? Байгаль дээр нь мод чулуу өөр уус усаар галыг гаргаж дулаацж болох уу? Дулаацж болохоор зүйлээ хэрэглэхэд чулуу хилээд байгаа өөр мод өөр санаа байна уу? За ялээ. Хувцас байлоо. Энэ хүмүүс хувцастай байсан лөө. Ерөнхийдөө баг хувцасгүй байсан. Гэтэ хувцастай болгож бас болно тийм ээ. За өөр санаа байна уу? За тэгвэл бид нэр өнөөдөр энэ хүмүүсийнхаа хэрэглэж тэр үед нь байсан мод чулуу хоёрыг ашиглаад өнөөдрийн туршилтууд маань явагдан заяа. За одоо тэгвэл энэ хоёр зүйлийг ашиглаад яаж дулааныг ялгаруулж болох юм? Асуултаа харж агаад бодоорой хүүхдүүдээ. Энэ хоёр зүйлээр яаж дулаан гаргаж болох вэ? Өгчдөө таамаглал хэлхий шүү заяа. Бодоорой. Ямар зүйл хийж болох вэ? За бага ангийн хүүхдүүдээ. Эндээс 1 2 3 4 дугаар баг гэдэг угаарч заяа. За 1-р багийн хүүхдүүдээс хулаад хэлээд байгаарай. Давхарцсан санаа байвал хэлэхгүй шүү заяа. За нэрээ. За эдний багаас санаанууд хэлээд. За. За оч гаргана гин. Модыг өрнө.
Ахалт юм хөө? Чулууг. За мөргөлдүүлнэ гин. За. Өөр тохирдоогүй санаа юу вэ? Мод чулуу хоёрыг хэрэглээл ашиглал яаж дулааныг ялгуулж болох бол бодож байгаа таамаглуулаа. Хэлэхэд өөр санаа байвал хэлээрэй. За. Чулуугаа тавьж байгаа дээрээс нь ингэж модоор Чулуу дээрээс нь модоор алхаад. чулуун дээр модоор өрнө гэсэн тийм ээ. За. Өөр санаа байна уу? За. Чулуугаа тавьж байгаа. Чулууга цохин гэсэн санаа. За цохин явчих юм. Багшин давхарсан санааг нь бодчихгүй шүү заа. Чулууга өрнө. За, хоёр мод мөн үү? Доор нь том мод тавиад дээр нь ахад модоор урна гэсэн тийм ээ. Өөр санаа байна уу? За одоо тэгвэл бүгдээ энэ таамаглаа батлахын тулд өнөөдөр хоёр туршилт хийнэ. Та нарын өмнө туршилтын хайрцагнууд байгаа. Хажууд нь аюулгүй ажиллагааны дүрэн байгаа. Тэр дүрмүүдээ бүгдээрээ нэг харж. Бидний туршилт маань мод чулуу хоёр дээр явагдах учраас өөрсдийн гар хөлийг гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй байна, тийм ээ? Багшийнхаа хэлж байгаа зааврыг бас яах вэ? Анхааралтай чигнэ. За, юу руу гарч, самбар руу гарч. Багш нь өнөөдрийн хичээл дээр энэ гурван дэгийг хэрэгжүүлэе гэж бодсон юм. Мэдээж бид нар яах вэ? Туршилт болгоныг цагаар баримталж явуулна. Тайлбарлаж байгаа хүүхдүүд хот чанга ярьж өгнө. Бусад хүүхд нь тайлбарлаж байгаа хүүхдээ чимээгүй сайхан сонсч өгөх юм байна, тийм ээ? За, өнөөдөр бид нэр модыг болон чулууг ерөнхийдөө яана гэсэн блэ? Үрж дулааны үсгийа гэж ярьсан шүү дээ, тий? За, өнөөдрийн хичээлийн маань сэдвээ тавьчихлаа хүүхдэд дэвтэрдээ. Туршилт хийгээд туршилт бүрийнхаа үр дүнг туршилт 1, туршилт 2-ыг өөрсдөө бичээд явах нь шүү заа юу. За бид нар сэдвийнхаа хүрээнд хичээлээ явуулахын тулд заавал зорилго тавих хэрэгтэй тийм ээ. Мод чулуу бит мөн үү? Би мөн үү? Мөн. За тэгвэл зорилгоо уншчих. За уншаарай бүгдээрээ. За биеийг халаах аргуудаас өнөөдөр мэдэж авах юм байна. Хичээлийн дараа мэдэж авсан уу юу гэдгээ сарилсан тийм ээ. За биднэрт чулуу болон мод гэсэн хоёр сонголт байгаа. Энэ хоёрыг бүгдээрээ одоо энэ хоёр зүйлээрээ туршилтаа хийж үзнэ. Тэгвэл хоёр баг нь модоор хоёр баг нь чулуугаар туршилтаа хийж шүү заа юу. За туршилт хийхээ өмнө бүгдээрээ яадаг вүлээ? Аюулгүй байдлыгаа хангана. Өөр энэ юу дотор чи хайрцаг дотор чинь нэг ийм зүйл байгаа. Энэ юу вэ? Төлөвлөгөө гаргана шүү дээ, тийм ээ. За төлөвлөгөө гаргаж дууссан тохиолдолд туршилтаа хийж эхлэв шүү. За. За бодчих. Бүгдээрээ чулуу юугаа нээж хараад туршилтынхаа хайрцгийг нээж хараад манай багт чулуу байна уу төмөр байна уу гэдгээ мэдчихээд энэ зүйлээр хэрхэн яаж туршилт хийх вэ гэдгээ төлөвлөө бичээрэй. Юу вэ?
Туршилтынхаа багжийг дараа нь аван. За хүүхдүүд одоо төлөвлөлтөө гаргавчих. Цаасаа яасан. Энэ дээр өт занаад. За ярилцж хагаад юу хийж болмоор вэ тэрийг бичиж. Авсан уу? Төлөв наацсан дээр авчиж. Танах юу ийсэн? За. Танах чулууга туршилтаа эхлэхээр туршилтын харилцааг авъя заа ёо. Одоо төлөвлөгөөгөө гаргаж чинь шүү дээ. За төлөвлөгөөгөө хурдан бичиж. За 3 минутын дотор маш хурдан бичиж шүү. Борноор хэлчих. Зүгээр надад нэг зүйл бичсэн ч болно хамаагүй. Хүй туршилт хийж идэх болоогүй шүү дээ. Хоёр модоо ашиглаад яаж хоёр модоор дулаан гарахыг туршиж болох вэ? Нэрийн цаг болчлоо. За урдлын 2-1-4-р багийн бичсэн төлөвлөлтийг бүгдээрээ сонсч идэх үү? За 1-р багийнхан. Юу хий гэж бодож төлөвлөв? Аюулгүй ажиллагааны Бусдыгаа сонсё. Хараа хоёрдугаар туршилтаа боловсруулж хоёр модоо хоорондоо юу? За болсноо. Үлдээ үчээр дулааныг бий болгох дараа нь гүйж байгаа хэсгийг шалгана. За баярлалаа. За танахаас. Хоёр чулуугаа өрөн дараа нь хоёр чулуугаа мөрөлдүүлэн хоёр чулуугаа хамтдуулж гаргаж болно. За одоо бүгдээрээ яах ёстой вэ? Туршилтаа эхлэе заа ёо. Туршилтаа эхлэхдээ бүгдээрээ дээр нь заавар байгаа шүү. За. Заавруудаа авч уншичаад туршилтаа хийш за. За эхлэе. Бас 3 минут юм шүү. За ямар вэ? Хамаагүй. За төлөвлөсөн гадаа маш хурдан туршилтаа хийхгүй бол үр дүнгээ бичнэ шүү дээ тий одоо. Ora авснаа. Савмадаа байна уу? Савар авсан тий. Тэгвэл байх шүү энд байж зөндөө шүү. Авсан мó. Туршилтаа хийхгүй тэрийг бичиж шүү бүгдээрээ одоо нөгөө үр дүн гэсэн цаасан дээрээ бичиж шүү та. Минут болчихтэй. Тацаарай. Цаг болчлоо. За ярилцаад ямар дүгнэлт гарсан? Өөрийнхөө дүгнэлтийг хэлээд бичээрэй. Үр дүнгээ бичих надад.
Ногоон гэрдээ өргөчих багш нь харъя да. Минут өгөөс бас мартсан. За туршилтаа бүгдээрээ явуулсан тийм ээ. Одоо бүгдээрээ ингэх үү? Дараагийнхаа туршилтыг хийчаад хоёр туршилтынхаа дүгнэлтийг нэг үсээ ярилцъя заяа. Тийм учраас хоёр хоёроо багаараа юугаас алчих. Битээ гамтраа гэж. За авч байгаа метраа мэдж байгаа юу? Хоёрдугаар ширээнийхаа төлөвлөлтөө бичээг байгаа шүү дээ. Төлөвлөлтөө бичсэн юм уу таад? Ямар модон дээр хийх туршилтынхаа төлөвлөлтийг бичээгүй шүү дээ. За модон дээр хийх туршилтынхаа төлөвлөлтийг бичээрэй одоо. Чулуун дээр хийх нь чулууныхаа төлөвлөлтийг бичин тийм ээ? Өмнөхөөс арай өөр. За төлөвлөлтөө бичих. За 3 минутын дотор шүү. Ямар туршилт хэмээн тэрийг бодцоод хэлб бичээрэй. Тэрийг ашиглаад сая өөрөөсөө хийх гээд байгаа шүү дээ тий. Тэрийг л бичүүлж. За өөр хийж. Хогтоо тулгуулаад заавартаа сайн танилцаарай. Энэ сава маднууд байна уу? Энэ шүү сава мадна. Сава мадыг туршилж юм байна. Энийг болохгүй нэг нь бариад өгч болно заа юу. Нэг нь барьж өгөөд нэг нь ингээд туршилтаа явуулж байна. Нүд амаа зогчов яв. Зүгээр. Ямар дүгнэлт гарсан өөрсдөө бичээрэй. За бичиж 3 минутын дотор бичээд дуусчих шүү заа юу. За хэлээд өгч. Цовч хэлэхгүй зэрэгч чадахгүй гэж найдаж чам. Цовч хэлэхгүй зэрэгч чадахгүй шүү дээ тий. Нэгийгээ хэлж дуусгаад дараагийн заа юу. Яна самбар дээр хэн дэлгэцэн гэж байна шүү дээ. За 2 дугаар ширээнийхэн дууссан.
За маш хурдан дуусаарай. За ингээд нэгдүгээр багаас худаа сонсъё заяа. Харин сонсохдоо та яах юм хэрэг бидний хийсэн дуршилтын санаатай давхцсан байна уу? Дулааны гаргаж авсан санаанд адилхан байна уу үгүй юу гэдгийг тэмдэглээд яваарай заяа. За танахаас хэлгээ. За. Маргад уншиг. Дулаан үүсэж үүсэн. Сонсоорой. Саамад өгдөг ашиг хэмжээний дулаан үүссэн. Дулаан хамрагдуулсан чинь хаач нүдэг болж дотроо шатамхан ирсэн. За. Басна. За хоёрдугаар слайдных. цог гаргаж цог гаргаж одоо Сонсоорой, бусдыгаа сонсоорой. харин хоёр модон хооронд нүргэд модон саваар хатсан. Басна. За гурвынхаа. Нэгдүгээр жишээ хойч ихний надад халуун болж ирсэн. Харин том мод болон саваа хүчтэй өгөх тусам гарын алхах савны өдрөөс хасч ирсэн. Харин хоёрдугаар туршилтанд олон хайрын чулуу бүхэд хайрсан модорч оранж нүдэг болсон. Харин энгийн чулуу бүхэд дайны өнөр зэрэгж халуун болж ирсэн. За баярлалаа. Бусдыгаа сонсоорой. Хоёрдугаар хоёр чулуу хавирахад цагаан бүлэг болж хиншүүн үлдсэн. Тэгээд туршил хоёрдугаараа хоёр модоо өгөхөд халуун болсон. Хоёрдугаар том модыг савтаа өгөхөд өртөс гарсан. За баярлалаа. За хүмүүстээ боддоо 4 багийн хийсэн туршилтуудаас ижил санаа нь юу хэлсэн бэ? Нэг хүүхэд сайхан босоо хэлээд өгч хүүхдээ нөө. Боддоо эдний багуудын хийсэн танай багийн хийсэн туршилтад ижил юм юу хэлсэн? За энэ охиныг Тэгээд хүүхдийн хэлсэн байсан. Сонсоор. Хүүхэд ингээд өнөр өнөртөж тэгээд нүдэг болчихсон. За. Өөр нэмэх санаа байна уу? Ер нь ижилхэн байсан тийм ээ. За багш нэгвэл нэг дүгнэлттэй ирсэн. Та энийг уншаад өөрсдийнх нь дүгнэлтээ ижил байна уу үгүй байна уу? Уншия та. За уншиж. Та модоо урчээд ирүүндээ нүүрэндээ гарандаа хүргэж үзээдсэн тийм ээ. Дулаан болсон байсан уу? Халсан байсан уу? Халсан байсан. За чулууны. Тэр нэг юм өгүүлбэр байна да. Унш та. Хиншүү дарны өнөр гарсан тийм ээ. За энд хараа чулуу яг өрөх явцад халсан уу? Халсан. За мод чулуу хоёрт бас нэг ялгаатай шинж байдаг гинэ. Чулуу мод болохоор яг өрөнгүүд яг өрсөн тэр хэсэг байна. Энэ өрсөн хэсгүүд маш хурдан хугацаанд халдаг. Харин чулууг хооронд нь өрөхөд модыг бодоход арай удаан хугацаа халдаг гинэ. Тэр нь яаж байгаа юм гэхээр чулуу маань ингээд бүх биеэрээ жигд халахыг эрмэлздэг гэнэлтэй мод шиг яг тэр үрж байгаа хэсэг нь биш жигд халахыг эрмэлздэг учраас арай удаан халж эхэлдэг юм байна.